За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За намайг Ган Хуй гээд Америкийн нэгдсэн улсад амьдардаг. За ийм Монгол улсын иргэн байна. За өнөөдөр үндсэн хуулийн 6-гийн 2 гэдэг нэг юм заалт. За үндсэндээ нийгэмд бол маш их айдас, маш их хар дагуулсан. За Монгол улсын одоо үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнол. За цаашлаад одоо Монгол улсын газрыг харийнхан өмчлөх ийм одоо боломж нэгдсэн ийм хуулийн заалт болсон гэд. За үндсэндээ бол нийгэмд одоо маш том асуудлыг үүсгэж байна. Сүүлийн үед одоо хэвлэл мэдээллийн хэрэгслэр маш хүчтэй тавигдж байна. За ийм цаг үед би бас нэг өөрийнхөө төвшөнд энэ ер нь ойлгосноо бас нэг бусад хүмүүстэй хуваалцъя гэд. За энэхүү бичлэгийг хийж байна. За яриагаа эхлэхийн өмнө ингээд та бүхэндээ бичлэг үзүүлье. Улсын их хурлын 62 гишүүн байгалийн баялаг төрийн өмч байх заалтыг хэвээр хадгалах зохицуулалт оруулсан бол Монгол Улсын ерөнхийлөгч байгалийн баялаг нийтийн өмч байна гэх зохицуулалтыг оруулж ирсэн. Ингээд зөвшөлтслийн ажлын хэсэг өнөөдөр хуралдаж байгалийн баялагийг төрийн нийтийн өмч байна гэх зохицуулалтаар үндсэн хуулийг өөрчлөхөөр болж тохирсон байна. За төрийн нийтийн өмч гэж байна гэж бүлэг тогтсон нийтийн өмч. За нийтийн өмч гэдэг нь бол дотор нь ерөнхийлөгчийн зүгээс нийтийн өмч гэж орж ирсэн. Гишүүдийн зүгээс төрийн өмч гэж орж ирсэн. Ер нь бол энэ байгалийн баялагтай холбоотой асуудал бол төрийн нийтийн өмч байх ёстой. Шууд нийтийн өмч болгочих юм бол хит задгаа төрийн өмчийг задгаа орхисон юм байдал төрнө гэж үзээд төрийн нийтийн өмч гэдэг тогтсон. За та бүхэн бичлэгээс харсан баг. За үндсэн хуулийн 6-гийн за энэ 2 гэж заалт. За үндсэндээ бол хуучин одоо үндсэн хуулиар бол газар болон газрын дорх одоо хэвлийн баялаг нь Монгол улсын төрийн өмч байсан. За тэгэхээр тэр үеийн эрх баригч нам буюу одоо Монгол Ардын намын зүгээс за төрийн өмч байх гэх заалтыг нь одоо хിവэр үлдээе гэсэн санал оруулсан боловч за Монгол улсын ерөнхийлөгчийн зүгээс газар болон одоо газрын хэвлийн баялаг нь нийтийн өмч байх ёстой гэсэн ийм саналыг оруулжээ. За энэ ерөнхийлөгчийн зүгээс оруулсан саналаа за тэр үеийн одоо ерөнхийлөгчийн тамгын газрын дарга зэ инхүүл тайлбарлахдаа хэрв одоо газрыг нийтийн буюу одоо ард түмний хяналтанд ор байлгахгүй байх юм бол за ингээ ард түмэн нэгэнт одоо газартаа хяналт тогтоож чадахгүй учраас за төр ингээд үндсэндээ одоо Монголын газар нутгийг ингээ харийнхан алдах нэ гэсэн ийм үндслээр үндсэндээ Монгол улсын газар бол одоо ард түмний хяналтанд байх ёстой гэсэн ийм одоо үндслээ тайлбарлаж оруулсан. За тэгэхээр тэр үеийн одоо тэр үеийн одоо улсын их хурл яаж хийцэн бэ гэхээр нэгдүгürt газар болон одоо газрын дорх хэвлийн баялаг нь төрийн өмч байна. Нөгөө талаас Монгол улсын ерөнхийлөгч нийтийн өмч байна гэж оруулсан учраас ерөөсөө төрийн нийтийн гэдэг энэ хоёр үгийг хоорондоо нийлүүлээд төрийн нийтийн өмч байна гэд ингээд хууль болгоод баталсан байхгүй юу? Үндсэн хуулийн шинжилсэн найруулга болгоод ингээд баталсан юм. За энэ шинжилсэн найруулга нь 2019 оны 11 сарын 14-ний өдөр улсын хурлаар батлагдсан. За яг 12 хоногийн дараа буюу 2019 оны 11 сарын 26-нд Монгол улсын ерөнхийлөгч энэ хуулийн одоо шинжилсэн найруулгыг ёсчлон баталж одоо аль бие ёсоор Монгол улсын одоо үндсэн хууль шинжлэгдсэн багхгүй юу. За тэгэхээр эндээс юу хэлэх гэж байна вэ гэхээр бид нар одоо ямар нэгэн байдлаар за Монголын ард түмэн ямар нэгэн байдлаар энэ 6-гийн 2 гэдэг заалт нь за Монголын одоо үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнол халтай за Монгол улсын газрыг одоо гадаадынханд өмчлүүлэх алдах ийм нөхцөл бололцоог үүсгэсэн ийм заалт гэж үзэж байгаа бол за энэ дээр одоо хин нэг заавал буруутгах шаардлагатай болвол за тэр үеийн одоо эрх баригч нам буюу Монгол Ардын нам за дээрэс нь одоо парламентэд бүрдүүлж байсан Монгол Ардын нам дээрэс нь тэр нийтийн гэж үгийг одоо тэр саналыг оруулж ирсэн Монгол улсын ерөнхийлөгчийг одоо бид нар энэ дээр буруутгах ёстой. За цаашлаад ярих юм бол бид нар одоо тэр үеийн эрх баригч буюу одоо ерөнхийлөгчийг сонгосон Монголын ард түмэн бид нар өөрсдийгөө энэ дээр одоо буруутгах ёстой гэдгийг хэлэх баг. За нэг дахь асуудал. За хоёр дахь асуудал нь болохоор ерөнхийдөө энэ Монголын одоо газрын эрх зүйг за ямар бичиг баримтууд одоо зохицуулт юм бэ гэхээр нэгдүгürt Монгол улсын үндсэн хууль. За хоёрдугаарт Монгол улсын газрын тухай хууль. За гуравдугаарт төрийн болон орон нутгийн тухай өмчийн хууль гэдэг. Ингээд ийм үндсэндээ ийм гурван том хууль энэ газрын эрх зүйг зохицуулж байгаа юм. За тэгэхээр Монгол улсын энэ гурван том эрх зүйд ийм гурван үндсэн ойлголт байдгийг газрыг нэгдүгürt өмчлөх, хоёрдугаарт газрыг эзэмших, за гуравдугаарт газрыг ашиглах гэсэн ийм гурван өөр ойлголт. За тэгэхээр энэ дээр би одоо хамгийн гол одоо юмнаас нэхлэе. Энэ нь газар өмчлөх. Тэгэхээр газар өмчлөхийг одоо хэн өмчлөх юм бэ гэхээр би Монгол улсын үндсэн хууль буюу одоо хамгийн том хуулиас эхэлнэ. За тэгэхээр газрыг одоо хэн өмчлөх юм бэ гэхээр Монгол улсын үндсэн хууль буюу одоо 1992 оны 1 сарын 13-ны өдөр батлагдсан үндсэн хууль. За 2019 оны 11 сарын 14-нд
За улсын хурлаар шинжлэгдсэн. За энэ нь 2019 оны 11 сарын 26-нд Монгол улсын ерөнхийлөгч ёсчлон баталсан. За энэ Монгол улсын шинэ үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 3-т нь заасан байна. Энэ дээр бэлчээр нийтийн эдлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол улсын иргэнд өмчлүүлж болно. Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй. Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжах, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн эрх бүхий байгууллагын зөвшөөрлгүйгээр бусдад эзэмшүүлэх ашиглахыг хориглоно гэж зааж энэ дээр маш тодорхой заасан байна. За эндээс одоо юу гэж ойлгох вэ гэхээр Монгол улсын газрыг өмчлөх эрх нь зөвхөн Монгол улсын иргэнд байгаа. Монгол улсын иргэн газрыг өмчлөнө гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр нэгдүгээр захиран зарцуулах эрх үүсэж байгаа юм. Захиран зарцуулах эрх буюу Монгол улсын иргэн нь гэхдээ зөвхөн Монгол улсын иргэн Монгол улсынхаа иргэнд газраа худалдах, арилжах, бэлэглэх, барьцаалах боломжтой. Харин гадаадын иргэнд өөрийнхөө одоо өмчилж байгаа газрыг худалдах, арилжах, бэлэглэх, барьцаалах зэрэг нь хориотой. За дээрэс нь мөн Монгол улсын иргэн өөрийнхөө өмчилж байгаа газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хүсэх юм бол төрийн тус эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх ёстой. За зөвшөөрлгүйгээр бусдад эзэмшүүлсэн, ашиглуулсан байх юм бол газраа өмчилсөн газраа алдах ийм одоо нөхцөл байдал үүснэ гэсэн үг. За тэгээд эндээс одоо юу ойлгох вэ гэхээр Монгол улсын газрыг өмчлөх эрх нь зөвхөн Монгол улсын иргэнд байгаа. За гадаадын ямар ч иргэн хуулийн этгээд гадаадын хөрөнгө оруулалтаа ямар ч байгууллага, олон улсын байгууллага Монгол улсад газар өмчлөх эрхгүй гэсэн үг. За энийг бол шууд үндсэн хуулиас ингээ ойлгочих болж байгаа юм. За хоёр дахь нь хэн газар эзэмших вэ? За тэгэхээр энэ дээр бол жинхэнэ асуудалтай юм үүсэж байгаа юм. За газар эзэмшихдээ Монгол хэн газар эзэмших юм ёстой бэ гэдэг дээр Монгол улсын үндсэн хуулийн дээр нэг ширхэгч өгүүлбэр байхгүй. За тэгэхээр дараагийн том хууль буюу газрын тухай хууль гэдэг. За газрын тухай хууль нь 2002 оны 6 сарын 7-ны өдөр батлагдсан. За энэ газрын тухай хууль дээр нэгдүгээр зүйлийн 3 дугаар зүйлийн 3-ийн 1-ийн 3-т газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт нөхцөл болцлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдээлэлд байлгахыг газар эзэмших гинэ гэж тодорхойлж. За мөн 3 дугаар зүйлийн 1-ийн 7-д нь газар эзэмших эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу Монгол улсын иргэн аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг хэлнэ гэж одоо заасан байна. За мөн 6 дугаар зүйлийн 1-ийг харах юм бол энэ дээр газрыг Монгол улсын 18 наснд хүрсэн иргэн аж ахуй нэгж байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана гэж байгаа юм. Харин 6-гийн 3-т болохоор гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалтаа аж ахуй нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүн тодорхой зориулалт хугацаа болцол гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно гэж байгаа юм. За тэгээ эндээс ингээ харах юм бол Монгол улсын иргэн аж ахуй нэгж байгууллага газрыг эзэмшиж болно. Харин гадаад улсын байгууллага хөрөнгө оруулалттай ийм компаниуд тодорхой хугацаа болцол гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу зөвхөн газрыг ашиглаж болно л гэсэн. Газрыг ашиглагч байж болно л гэсэн ийм л заалтыг одоо энэ газрын тухай хуулиас олж харж болж байгаа. За гэтэл дараагийн одоо маш том хууль буюу төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль. За энэ нь 1996 оны 5 сарын 27-ны өдөр батлагдсан ийм хууль юм байна. За энэ хуулийн 2 дугаар бүлгийн 4 дугаар зүйлд нь болохоор ерөнхийдөө болвол төрийн өмчийг дотор нь 2 ангилна гэж одоо зааж. За нэгдүгээрт нь төрийн өмчийг төрийн өөрийн өмч, хоёрдугаарт нь төрийн нийтийн зориулалттай өмч гэж 2 ангилна гэж. За хамгийн анхаарал татж байгаа юм төрийн нийтийн зориулалттай өмч. За төрийн нийтийн зориулалттай өмч нь 4-р зүйлийн 2-т нь заасан байна. За энэ дээр төрийн нийтийн зориулалттай өмчөд дараах үл хөдлөх болон хөдлөх болон хөдлөх хөрөнгө хамаарна гинэ. Нэгдүгээрт иргэдэд өмчлүүлснээс бусад газрын хэвлий түүний баялаг, ус түүний доторх баялаг, ой түүний дагалдах баялаг, ургамал ан амьтны нөөц, түүх
соёлын үнэт зохицол бүр хөшөө дурсгал, археологийн болон палеонтологийн олбор, за хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар тогтоосон бусад эд хөрөнгө орно гэж заасан байна. За гэтэл дөрөвдүгээр зүйлийн дөрөвт нь болохоор төрийн нийтийн зориулалтаа өмчлөлийн зүйлсийг хуульд заасан нөхцөл журмын дагуу Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, за бусад хуулийн өмчийн этгээдэд эзэмшүүлж ашиглуулж болно гэд энэ дээр зааж. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол газрыг эзэмших тухай Монгол улсын үндсэн хуулинд байхгүй, харин Монгол улсын дараагийн том хууль буюу газрын тухай хуулинд эзэмших эрхийг зөвхөн Монгол улсын иргэн аж ахуй нэгжид олгоно гэж заасан байтал, за төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулинд газар эзэмших эрхийг за гадаадын иргэн, харьяалалгүй хүнд ингээд олгохоор заажээ. За тэгэхээр надад нэг санал байна. Энэ нь болохоор нэгэнт үндсэн хуулинд за Монгол улсын газар нутгийг гадаадын иргэнд за хуулийн этгээдэд эзэмшүүлнэ гэж заагаагүй болохоор нэгдүгээрт. За хоёрдугаарт газрын тухай хуулинд Монгол улсын газар нутгийг зөвхөн Монгол улсын иргэн за аж ахуй нэгжүүдэд эзэмшүүлнэ гэж заасан байгаа болохоор. За миний санал болох юм бол төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4-т өөрчлөлт оруулад өөрөөр хэлэх юм бол хуулийн этгээдэд эзэмшүүлнэ гэж энэ эзэмшүүлэх гэдэг ганц үгийг энэ хуулийн залтаас аваа ичих юм бол ингээ бүх хуулиуд маань зөрчилдөөгүй ямар нэгэн асуудалгүй болчихын бисүүл гэсэн ийм л саналыг дэвшүүлж байна. За газрын эрх зүйн хамгийн 3 дахь буюу хамгийн доод шатны нэг эрх нь болохоор газрыг ашиглах эрх байж байгаа. За газрыг ашиглах эрх нь болохоор дахиад Монгол улсын үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 5-д нь төрөөс гадаадын иргэн хуулийн этгээд харьяалалгүй хүнд газрыг төлбөр хугацаатаагаар болон хууль заасан болцол журмаар ашиглуулж болно гэж байгаа юм. За тэгэхээр ашиглах эрх гэж яг юу гэсэн үг юм бэ гэхээр за ашиглах эрхийг дахиад 2002 оны 6 сарын 7-ны өдөр батлагдсан газрын тухай хуулийн дээр газар ашиглах гэж за энэ дээр 3 дугаар зүйлийн 1-4-т бичсэн байна. За газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг гаргаж хэрэглэхийг газар ашиглах гинэ гэж зааж. За мөн 3 дугаар зүйлийн 1-8-д нь газар ашиглах эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг газар ашиглах эрхийн гэрчилгээ гинэ. За тэгээ эндээс ингээд үзэх юм бол газар ашиглах гэдэг нь зөвхөн Монгол улсын иргэн буюу аж ахуй нэгжийн эзэмшиж байгаа газар эсвэл Монгол улсын иргэний өмчилж байгаа газрыг гэрээ хийсний үндсэн дээр гадаадынхан эзэмших ашиглах эрхтэй байна. За ашиглана гэдэг нь ерөнхийдөө өмчлөх, эзэмших, ашиглах гурвын дундах ялгаа нь юу юм гэхээр нэгдүгээрт өмчлөнө гэдэг бол зөвхөн Монгол улсын иргэнд хамаатай асуудал, дээрээс нь Монгол улсын иргэн хугацаагүйгээр газрыг өмчилж болно гэсэн үг. Харин эзэмших гэдэг бол зөвхөн Монгол улсын иргэн аж ахуй нэгжид хамаарна. Гэхдээ тодорхой нөхцөл болцолтой мөн хугацаатай. Харин газар ашиглах гэдэг ойлголт бол нэгдүгээрт Монгол улсын иргэн, хоёрдугаарт Монгол улсын аж ахуй нэгж, за гуравдугаарт гадаадын иргэн, за харьяалалгүй хүн, олон улсын байгууллага гэх мэтээр за энэ хүмүүс Монгол улсад газар ашиглаж болох нэ гэж ингэж ойлгож болж байгаа. За тэгээд энэ бүгдээс ингээд харангууд өнөөдөр яг үннийг хэлгээд Монгол улсын иргэд тийм ээ энэ 6-гийн 2 гэж заалт гарснараа бид нар газраа гадаадын иргэнд ингээ алдчих гээд байгаа юм уу? Гадаадын иргэн газрыг өмчилчих гээд байгаа юм уу? Эсвэл гадаадын иргэн өмчилсөн газраа өөр ингэсэн хууль дүрмээ зохиогоод тэр нь явандаа олон улсын шүүхэд очоод олон улсын шүүх нь энэ газрыг ингээ гадаадын иргэнд өгчих гээд байгаа мүү гэвэл үгүй юм байна гэж ингэж ойлгож болно. За дээрэс нэг юм хэлээд өнөөдөр нөгөө Хятадын Alibaba гэдэг вебсайтэнд за Монгол улсын газрыг зарна гэдэг ингээд зар тавьсан гэжээ. За Alibaba гэдэг бол Хятадын маш том зарын вебсайт нэгдүгээрт. За хоёрдугаарт энд хинч бүртгүүлээд зар тавих боломжтой. За яг энэ шиг Америк нэгдсэн улсад жишээлбэл Craigslist гэдэг ингээд маш том үнэгүй зарын вебсайт байж байгаа. Бүх хүмүүс ашигладаг. За энэ дээр хинч ингээд аккаунт үүсгээд энэ дээр гишүүнээр хэлсээд аккаунт үүсгээд дуртай зараа тавих боломжтой. Гэхдээ өнөөдөр бид нар нэг юм ойлгох хэрэгтэй.
хамгийн гол нь тэр зарыг тавьсан хүн нь магадгүй ард нь Монгол улсын иргэн байж магадгүй. За гадаадуудад зарах гад ингээд янз бүрийн шалтгаанаар тавьж магадгүй. Гэхдээ гадаадууд хизээж тэрийг худалдаж авахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Яагаад тэгэхээр та одоо жишээлбэл байшин худалдаж авлаа гэж бодоход хин нэгнээс байшингаа мөнгөний төлөөд авлаа гэхэд таны хамгийн тэр байшингийн эзэн гэдгийг тодорхойлох юм нь нөгөө байшин өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй юу? Тэгэхээр тэр эрхийн гэрчилгээг авахын тулд гадаадын иргэн чинь газрыг худалдаж авлаа ч гэсэн тэр газар өмчлөх эрхийн гэрчилгээг нь авч чадахгүй байхгүй юу? Яагаад тэгэхээр Монгол улсын иргэн биш учраас. Тэгэхээр энэ дээр нэгэнт өмчлөх эрхийн гэрчилгээ авч чадахгүй болохоор гадаадын иргэн хичнээн зар байсан ч гэсэн хичнээн хямдхан байсан ч гэсэн тэр газрыг худалдаж аваад өмчлөх боломжгүй. За хоёрдугаард яг ялгаа байхгүй. Тэгээ Монгол улсын үндсэн хуулиараа нэгэнт гадаадын иргэнд газрыг эзэмшүүлнэ гэж заагаагүй болохоор гадаадын иргэн бас тэр газрыг чинь эзэмшиж чадахгүй. Гадаадын иргэн зөвхөн ашиглах боломжтой. Тэгэхээр хэдийгээр тийм зар байсан ч гэсэн тэн дээр бид нар ингэ сандраад байх шаардлага байхгүй. Зүгээр айл ч оронд одоо Америкт ч гэсэн өнөөдөр би Монгол улсын газрыг зарна гэд тавьж болно. Тэгээ хамгийн гол нь хин нэгэн сонирхож болно. Яг хууль зүйн үндэс дээр яг худалдаж авах дээр тулах юм бол тэр гадаадын иргэн чинь энийг өмчлөх ямар ч эрх байхгүй, эзэмших ямар ч эрх байхгүй, зөвхөн газрыг ашиглах эрхтэй гэдгийг манайхан зөв ойлгох хэрэгтэй. За тэгээд нэгэнт одоо өнөөдөр бид нар арчлалд ороод хил хязгааргүй болцсон тохиолдолд бид нар хүссэн ч хүсээгүй ч гадаадынхантай амьдрын хамтран. За тэгэхээр газраа ингээд зөв ашиглуулаад гол нь гэрээ нөхцөлийн одоо хуулиар маш зөв ингээд тодорхой хийгээд. За хамгийн гол нь тэр нөхдүүд нь авсан нөхдүүд нь тэр тодорхой хугацаанд газрыг яг зориултын дагуу ашиглаж гэнэ үү гэдэг дээр хяналт тавиал явуулах асуудал байгаа байхгүй юу? Тэгээд мэдээж хэрэг газраа ашиглуулж байгаа учраас тодорхой төлбөр авна. Авж байгаа төлбөр нь Монголын ард түмэнд орж ирнэ. Нэгэн зориултаар нь ашиглаад явж байгаа бол тэр гэрээ цаашаа сунгагдаа явна. А зориултын бусаар ашиглаж явах юм бол төр Монголын ард түмэнд давуу эрхээ идэлээд тэр газраа буцааж авна. Тэгээд эн чинь ерөөсөө ойлгомжтой. Тэгээд ганцхан Монголын газар нутаг гэхээр монголчууд өмчлөөд монголчууд эзэмшээд монголчууд ашиглана гэвэл утгагүй. Тэгэхээр гадаадынханд бид нар ашиглуулж болно. Гэхдээ гадаадынханд өмчлүүлэхгүй, гадаадынханд эзэмшүүлэхгүй байна гэдгийг л өнөөдөр ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгээд эцэст нь одоо юу хэлж яах вэ вэхээр зүгээр нэг одоо ийм хүмүүсийн тавьсан бичлэгийг хараад бид нар ингээ өөрсдөө сандраад байдаг бидний алдаа байна. Яг өнөөдөр байж байгаа энэ хууль дүрмээ ингээд уншаад үзэх юм бол тийм ч одоо аймаар нөхцөлд одоо орсон юм биш байна. Монголын газар нутгийг гадаадынхаа авах гээд ийм байдалд үүссэн юм биш байна гэдгийг л та бүхэн минь зүгээр ойлгоорой гэж хүсье. За бас дахиад нэг юм нэмээд хэлэхэд энэ сүүлийн үед энэ сошиалаар ийм нэг зураг одоо бүр шеэр хийгээд байгаа. За тэгээ энэ дээр болохоор одоо үндсэн хуультай төрийн нийтийн өмч байна гэд газар болон газрын хэвлэлийн баялаг төрийн нийтийн өмч. За гэтэл орон нутгийн өмчийн тухай хуулийн дээр за газар болон газрын хэвлэг нь болохоор төрийн нийтийн зориулттай өмч гэсэн байгаа юм. Тэгэхээр эндээс одоо шууд зориулалттай гэдэг үгийг авч хаянгуудаа энэ хоёр одоо заалт ижил байна гэж бас тайлбарлаж болохгүй юм байна. Тэгэхээр энэ нь одоо юу гэсэн үг юм бэ гэхээр за жишээлбэл одоо Батын Дорж ханд гэдэг хүн байтал за нөгөө хүн нь Батын Дорж гэсэн хүн байж. Гэтэл одоо энэ ханд гэдгийг авч хаяад энэ хоёр хүн хоёулаа Батын Дорж гэсэн нэртэй байгаа учраас нэг хүн байна гэж бас тайлбарлаж болохгүй байхгүй юу? Яг тэр шиг үндсэн хуулийн тийм ээ төрийн нийтийн өмч байна гэснийг за төрийн болон орон нутгийн тухай хуулинд байгаа төрийн нийтийн зориулттай өмч хоёр ижил утгатай нэг заалтай гэж юусоо ойлгож болохгүй. За тэгээ энийг бол магтаж байгаа юм биш, гол нь манай энэ төрийн эрх одоо эрх барьж байгаа нөхдүүд ийм одоо хоёр утгатай, ийм салаа утгатай ойлгоход хэцүү ийм л хуулийг хийцэн. Тэгэхээр үндсэндээ бол одоо эдгээр үндсэн хуулиа засах ёстой. Эсвэл энэ төрийн болон орон нутгийн тухай хуулийн энэ төрийн нийтийн зориулттай гэдгийг энийг одоо бас энэ хоёрын аль нэгийг л одоо засах ёстой байх л гэж би бодож байгаа шүү. За баярлалаа.